Hi guys. Миний хоёр дахь бичлэг тавтай морил. За та бүхэн миний өнөөдөр ямар бичлэг хийж байгааг гэрчэн дээрээс харсан ба. Тийм ээ. Өнөөдөр бол Halloween өдөр 10 сарын 31. Тэгээ би өнөөдөр 2 cosplay хий гэж бодсон. Тийм. Хоёр дахь бичлэгэн дээрээ 2 cosplay. За эхнийх нь болохоор түрүү жилийн миний авсан хувцаагаа миний гороос өмсөөгүй. Авчаад ингээд өмсч үзээгөө. За энэ дээр бодол шаардлага болохоор би одоо ингээд өмсч та бүхэнд харуулъя. За миний эхний лук. Нэг юм хөө цагдаа болсон. Гоё юм уу? Цагдаа болт юм ер нь. За ийм цагдаа байлаа. Үснийхээ одоо л хавчраг болдгоо. Жинхэнэ цагдаа нар чинь өсөө оноо боочдөг. Боочдөг юм. Миний өсөө хасаа болтны хорцсон байц. Нэг юмрхүү. За би зураг аваад. Чи ингээд зургийг оруулчих. Бүгдээрээ харагдахгүй. Тийм ээ. Зураг авалтын цаг. За хоёр дахь хувцас болохоор би өөрөө хийх гэж оролцсон бүтээл сэтгэлгээгээр. За хийж авах процессаа ингээд та бүхэнд харуулъя. Жишээ нь одоо ингээд хэрэггүй надаа юм өмднүүд байна. Тэднийг далийн тарихаа хараад энэ өмднүүд угаасаа юм нөгөө одоо их харагдаж байгаа шиг юм сони өмсөнгүүд ингээд юу гэж тайлбарламар ч юм дээ. Ийм байгаа штэ. Тэнгүүд өмсөн юм харагдана. Болохоор ингээд шорт болгочвол нэрээ дээр гэж бодчих. Тэгээд надаа яг юм 2-ын цэнхэр джинс, 3 хар джинс тийм. Тэгээд аль нь ингээд яг хаалт гэхэд тохируулах уу гэд бодож байгаа байхгүй. Тэнгүүд за яг бүр хамгийн яг хэрэггүй гэсэн нэг юм хүний ч юм уу. Бүр нэлээд богдхон байсан байхгүй зурган дээр. Тэгэхээр бүр энэнгээр уусаа дотоороо нөгөө турко өмсөх болохоор нэлээд энэнгээр тайруул зүгээр. А тэгтээ турко маань юу болохоор хар болохоор цэнхэрэн зүгээр юм. За би дахиад хараад тахъя. За би ингээд нөгөө өмдөө хайчилцаад ойж байна. Надад оёдлын машин байхгүй болохоор ингээ гараараа ойж. Тэгээ бас уцаа ингээ тогтоох юм байхгүй болохоор гараар бариад тэгээ хальт ингээд үйл явдлынхаа процессыг ингээ харуултлаа. Надад юу энэний жоохон шатаачвал тийм. Би ингээ дөрөв бас толинд ингээ өмсч үзээд альчлан гоё энийг татварш нь бол гоё, гадагш нь бол гоё гэж хараад гадагш нь гэдэг нь гоё юм санагдаад тэгээд юу ч гэсэн энийг газ оёо дуусгачих. Тэгээд болохоор нь харуулъя. Юу ч гэсэн энэ нэг шортны нэгдлийн оёо дууссан. Зөвхөн энэ юу оёход л бараг цаа ингээ 2 цаг гар өнгөрлөө тэнийг одоо хурд оёх гэж хичээнэ. Би л жоох удаан байгаа. Тэгээд дээрээс нь гараар ойж байгаа болохоор тэгээд өмсөдсөн болохоор ямар ч нэг ийм хоол хийлийн шинхэн сааны суус тийм юу хийх гэж оролцсон нүдэ. Тэгээд дээр нь жоох ингээ сээд ингээ амар гоё харахад нэг савсанд би нөгөө албаар хөтгөөс байхгүй. Замд нь гоё хаа. Тэнийг идчихэд өргөжлүүлээд ойж дуусаад газ юу руу орохгүй бол ботолк руу орохгүй. За бэлэн болохоор танд харуулъя. За эцэстнийг дуслаа нэг иймэрхүү бодлоо. За одоо яг өмсчгөр амар гоё харагдчихлээ. За одоо ботолк анзалцгаая. За миний өмсгөө байсан ботолк нэг иймэрхүү. Тэгээ би одоо энийг дээр энэ дээр нэг юм улаан юм орж ирэх хэрэгтэй байсан. Тэгээ энэ дээр нэг бичигтэй. Тэгээ би 2 юм өнгийн скотч авсан байгаа. Тэгээ нэг нь улаан өнгөтэй хэвчтэй. Тэгэхээр би уг нь цагааныг аваад будчихъя гэсэн чинь цагаан болтохгүй. Цагаан жахгүй улаан жахгүй болохоор саарлыг аваад тэнийг будаж үзье. Камер нэ жоохон хар саарлаар гэдэг нь яг цагаан дуу. Тэгээ энийг гэж будах гал үзье. Болохгүй л тэгэл энэ дээрээ нөгөө хар бичгээ ягаал орхоос. За одоо би ботолко хийж гин юу. Энэ бичиг нь үнэхээр хэцүү байна. Яг ингээ ажиллах жоохон болох хэлээж байна. Тэгээ дээдлэлт нь би нөгөө нэг яг ийм саарл скотчороо. Би дээдлэлт нөгөө нэг саарл скотчороо яах гэсэн байхгүй. Ингээс нааж агаад улаанаар бод гэсэн чи худлаа минь. Тэгэхээр нь шууд энэ дээр нь яцсан. За болохоор нь харуулъя гэхгүй үйл явцнаас арай бухаар үтчихэв. За юу ч гэсэн дуусчлаа.
Бичих нь бол хийхэд жоохон хэцүү байлаа. Гэхдээ бодчихснаас ингээ харсан ч гоё болчлоо. Тэгээд дээд хэсэг нь нэг л амар сонио. Тэг нэг л юм дутуу харагдаад байна. Юу ч гэсэн өмсч үзээд тэгээд янзлаад тэгээд дуусахаар нэг гоё харуулнаа. За яг ингээд оригинал шиг нь гойлоо гэж гисэн хүчлэмрэн шингэж ийсэн. Тэгээд энийг хийж явахдаа бүр ингээд амар гоё сонирхолтой хөгжилтэйсэн. Тэгээд өөрөөхөн бас нэг хобби эсвэл сонирхлыг ингээд осон гэж бодсон. Яг юм гоёод ингээ гоё өөрөө юм бүтээж хийх бол амар гоё байсан. Тийм би цаашдаа ч гэсэн ингэж юм хий гэж бодсон. Энийг хийж захтаа. Тийм цаашдаа ч гэсэн нэг иймэрхүү бичлэгүүд хийх байх. Тийм. За одоо хоёр дахь бичлэгийг хоёр дахь cosplay хийхин тулд эхлээд би нөрөө бодъё. Тэгээд нөрөө боддоо ягаа хэлт маань тэгээ хувцаагаас өмсөд мэдээж эрэг гоё зураг авалт тийм ээ. За би хувцаа өмсөд. За миний хоёр дахь лук хараарай. За би бүр чадлаараа айлах гарын дооф метролоо ингээд хавирлаа. Тэгээд одоо жишээ нь миний өмсдгөөс фотолог. Тэгээд ингээд харагтаад ингээд нэг их юм хийгээгүй юм шиг үнэсээ амар ажиллахаар тайраад оёо. Тэгээ энийг бас үсэг болгоны ингээд гараар исэн. Тэний будаад үсээ будаад нүрэн. Тэг би нэг зарим юм олоогүй. Тэг яг гоё харагдахгүй ч гэсэн яг гоё. Юм мод байдаг гэсэн юм шиг. Нэр матцсан маа. За юм шиг ингээд шинэ хаалт. Огон ингээд энэ улаан цэнхэр авах. Энд чинь нэг юм тэлээ авсан. Аа ингээд нэг. Гэтэр нь нэлээд төгснө л шүү дээ. Тэний ингээд ажиллаад бүрцэг бар. Арас нэг юм байна. Юу хоёр нүд өөр. Энд нэг юм төмөр юутэй юм бэлээ. Зүйлтэй. Тэрийг хантараагүй. За. Яг би зураг авалтанд орлаа. Зураг авна. Please take me to places that nobody knows. You got me up the bar. Тэгээд хитэд. За өнөөдрийн бичлэг нэг иймэрхүү. Ер нь бичлэг их богинохон болж магадгүй. Гэхдээ яг үндэн бичлэг хийх гэж бол би ингээд 2 өдөр бараг нойргүй ингээд онол ямар хичээж хийх гэж оролцсон. Тэгээд юу ч гэсэн бичлэгийг хийгээд тийгээд таалагдвал дараа нас нэг юм хөө бичлэгүүд хийнэ. Тийм. Тэгээд комент хэсэгт бас таад гоё сэтгэлээ. Юу одоо тий сайн нүгэн муу юм ингээд гоё өөрсдийн үзэл бодлоо илэрхийлээ бичиж олно. Тэгээд бид ирэх цаашаа бас гоё дараагийн бичлэгүүдийг харуулах болно. Bye.